Хүн анзарч ирсэн бол өвчин намдах эм гарч ирэхэд хүмүүс яг тал талаас нь чихэр шиг хуваагаад авдаг. Тэгээ нэг таблетыг өвчин намдах эм бол баг газар дээр дуустдаг ийм тохиолдол одоо маш илбэг ажиглагддаг. Өвчин намдах эм бол за тухайн яг одоо толгой өвдөх ч юм уу маш их одоо би ингэж зарааж өвдөж байгаа тохиолдолд бол үйлчилгээ үзүүлдэг сайн уу гэвэл сайн. Гэхдээ нэг зүйлд сайн ч нөгөө зүйлдээ бас сүргээр нөлөөлж идэг шүү гэдгийг бас эмчнэр сануулах болжээ. За тухайлах юм бол одоо бидний хамгийн өргөн хэрэглэдэг ибупрофен, диклоденк гэл ингээл маш олон төрлийн өвчин намдах эмүүд байдаг. За эдгээрийг манайхан ч одоо толгой өвдлөө инглид тэглээгээд одоо бараг өдрийн хэдийг ч уугаад байгаа. Хэдэн цагийн ч цайтай уугаад байгаа юм те. Тэгээ ингэж одоо өдөр тутамдаа өвчин намдах юм хэрэгжилж явах нь өөрөө олон эргэтэн тогтолцоонд сүргээр нөлөөлдөг байна. Хамгийн наазах нь бөөрний хурц дутагдал үүсэх эрсдлийг за 40-70% нэмэгдүүлдэг гэсэн ийм тооцоо судалгаа байдаг юм байна. За ер нь бол энэ өвчин намдах эмүүд нь өөрөө бөөрний цусан хангамжийг бууруулдаг, бөөрний шүүх үйл ажиллагааг алдагдуулснаар бөөрний энэ одоо хурц дутагдлыг үүсэх эрсдлийг бий болгож идэг юм байна. Тэгэхээр өвчин намдах хэрэгжилж байгаа хүмүүс маань бас яг одоо нөгөө тухайн өвчнийхөө учир шалтгааныг мэргэжлийн эмчт нь хандаад зөв онцлогоо хийлгээд ингээд яг нөгөө үндэс суурьаар нь эмчилгээ хийлгэж өвчин намдах эмээ аль болох одоо болохгүй бол бөөрийн эрүүл мэнд алдагдах нэ. За бөөрнөөс гадна одоо энэ өвчин намдах энэ актрактор хүчтэй эмнүүд юунд нөлөөлдөг вэ гэхээр мэдээж нөгөө хоол боловсруулах эрхтэн ходоодонд бас сүргээр нөлөөлнө. Мэдээж эний чинь бас илэг шүүж байгаа, илгэнд хүртэл ингээд сүргээр нөлөөлөх эрсдлийг үүсгэдэг. Тэгэхээр та бүхэн маань өвчин намдах эмээ яг юунд ууж байгаа вэ? Тэр ууж байгаа учир шалтгааныг нь олж зөв онцлогоог хийлгэж зөв эмчтэр одоо яг зөв тохирсон эмчилгээгийг хийлгэснээр одоо өвчин намдах эмийн хэрэглээг одоо зогсоох юм боломжтой болно. Ирээдүйд бөөр, илэг, ходоод гэдэг ингээд бүхэл эргэтэн тогтолцоогоо эрүүл сарвал байлгая гэж бодвол одооноос өвчин намдах эмнээс татгалзаарай. Гол нь өвчнийхөө учир шалтгаан үндс суурийг нь одоо олох нэ. Тэгэхээр энэс хойш бас анхаараарай гэж бас зөвлөмөр байна.